Энд тэрээр үгэнд нь ороогүй хэнийг ч хамаагүй цавчхайг өөрийн насаарчдын багтаа тушаа гэр цаст алсах очих зөртгий болгоомжтойгоор гүнлүү бууж ажаа. Төсвөжгүй мэд санагцсан хугацааны дараа түүний хөлд ос хүрхийг тэр мэдрэв. Тэр эцэст нь буутынхаа төсгөрт хүлээ. Энэхүү амар амгалан орон зайн хас хоёг нээх ёстой газар байж таарна. Тэрээр крем хүчтэй зүйлийг гаргаж ирээд ос руу зүүлэн шидэхэд жижиг болох юм өсөв. Доороос асар их хүч гарч ирснээр өнөөх дожлон яванда буцлах хуйлж болон хувирсаа. Зүйлийг хүлээн авснаар усны урсгаж Теогийн яг өрт хөлж халахыг өсгөв. Тэр огтхонч эргэцлгүйгээр ус руу өсрөн орж биеэ совлон үл мэдэгдэх газар руу нэвтэлээ. Тэр дороош далайн өрөөлт хөвж яваагаа мэдэв. Олон төрлийн далайн амьтад Теог хүрээж байлаа. Доор ханигтээ ямар нэгэн догшин бөгөөд өсгөж зүйл татжээ. Тэрээр балмун гэр гартаа барин орчноо тойруулан харав. Нойрсож буй хамгаалагчийн ойролцоод байгаа хакер мэджээ. Харин эхлээд альцэгт хайхал мэдгүй байлаа. Харамсалтай нь энэ удаад зэрлэгтээ хүрхэн тимч амар бүтэнчтэй байхгүй болтой. Тео өөрийг нь тойрон эргэж тахалцахын санаар хавсыг мэдрэв. Юу нэгэн зүйл түүнийг итшээ болохоор онолжээ. Тэр нь маш том зүйл байв. Тэрхүү зүйлийг эцэст нь олж хараад тэрээр мэш гайхаж архив. Үрсэн далайн могоонуудын бүхэж бүтэн арим түүнийг бүх талаас нь бүсрэн авчээ. Тэд бүгдээрээ түүрүү хайрцагтаа хамгийн сүүлийн төсөн пицца шиг харж байв. Далайн могоонуудын арми тойрог үүсгэн сэлж зогтох бүх замыг алхуур хааж явахад Тео Рагнар энэн сэгэллээ. Тэд өөрсдийн талбайдаа хичнээн сүрдмээр харагдлаач эдгээр далайн могоонууд шилтгэт нь хүрч чадахгүй. Тэр гадаргуу дээр Спинозагийн тэргүүн тэдний занд саад болохыг зүрхсэн хэнийг ч болов агчин хаяг шийдвэрийг албан ёсоор гаргажээ. Цогцсон олон өөрсдөө хамгаалахын тулд зүй ёсоор нэгдэв. Тэд зэвсэгт хамгаалагчтай ойлгоцохыг хичээсэн ч тэдний гойшт нуурсаа. Эмэгтэйчийг дахиж Мартиг ташаасан өнгөөр хашгиран хөндлөнгөөс орцох хүртэж зэвсэгт хүчин зогссонгүй. Эдгээр тэнэгүүд сүм болон энгийн иргэдийг ямар ч үндэслэлгүйгээр террорист гэж буруутгаж байгаад тэрээр дөрвөцсөн. Түүний дагуулж авсан хүн бол гарцаагүй кремгчдийн хойд дүр мөн гэж Мартин мэдэгдэв. Тэрээр өөрийнх нь өмнөх олон үеийн тагчдын нэр төрөөр үнийг тангараллаа. Үнэн дээр тайлбар хийх ёстой хүмүүс бол 3 өвөг болон тэдний хүсний дэрэмжтэм. Марти ичгүүргүй Спинозагийн тэргүүнийг Травины хүсний цэргүүдийг хөслөн алтргийн шашны ариун газар тавьчихсныг ичиж архив. Лөө хөнөөгч сэрмийг хулгайсан өнөөх хүмүүс одоо дахин эмх зам бараагүй. Байдал үүсгэх гэж байгааг сонсоод олон түмэн хижээнв. Тэдний өөр хилэн нөхцөж байдлыг зүгээр нэг сөргөлдөөнөөс шууд задан цахир руу шилжүүллээ. Тэдний хишин босон сэтгэл дундуур байдал нь 109-ийнх байв. Сүмийн үнэн төсөвнүүд Баатраа хамгаалахын тулд биеэрээ хаалт үүсгэн хамгаалж зогсов. Өмгөртөө олон түмнийг төвөггүйхэн дайраад өнгөрчин гэж бодсон ч тэдний итгэл үнэмшийг дутуу үнэжээ. Бүр түүний талын зарим хүмүүс хүртэл түүнийг ийм ичмээр үйлдэл хийхээ зогсоохыг ятахыг орсдов. Тэд зүгээр л ухарч дараагийн асхмаа илүү нарийгчлан төлөвлөх хэрэгтэй байлаа. Нотгийн цэргүүд нь олчгийн иргэдийнхээ эслэг дэсэн мөрхөөс татгалцсан. Тул өмбөртэй энэ ажлыг зүгээр л игнэндээ холирчсан. Травны хүсний цэргийн ангид даатах. Тэд мөнгөж авч байвал гимзэмгүй хүмүүсийн цэцгийг орсохоос отгонч буцдаггүй байв. Тэд хурдан бүгээр догшин үр дүнтэй өвхийн баг байлаа. Энэ бол ариун газрын яг гадна болсон аимшигт юм гэнэ. Үе олноор нь хөнөөсөн алхаа байв. Өмбөртөгийн хамгийн идэвхтэй туслахад өнөөх зөнсөн өвгөнийг хураахын тулд чадах бүхнээ хийв. Ийм хүч хэрэглэсэн арга хэмжээ нь оршин суугчдын зэвүүсрийг харцаагүй төрүүлж гэр бүлийн нэр хүндийг унах болно. Харагс тэргүүн өөрийгөө зүгээр хийх ёстой зүйлээ хийж гин гэж мөрхад. Бусд нь ч бас хөл нийлүүлэх хэрэгтэй гэжээ. Чи газар доор сургаан тохиорцсон дахад нэр хүнд ямар ч үнцэнгүй. Хөвгч Алтрик Травны хог хаягдлын үйлдвэрээс өөрсгөө болох үед 3 овог тасан цавцаж төгс анч нахан дүрт тоглох ёстой болно. Террористыг барихаар тамилж утсан гэж батсан анхаарсгүй. Цэргүүд өөрсдөө нэжиж дүрм товцсон өмсөн хүмүүс энгийн иргэдийг нэрж байгааг айдтайгаар харчаа. Травны хүсний цэргүүд олны дунд үсрэн орч өөрсдийн жигшүүр төслээрээ алж эхлэв. Марти өөрийн байр суурин дээрээ бат зогсов. Яг одоо тэр иргэдтэй хамт зогсож тэмцэх ёстой. Үүний адил энгийн иргэд ч гарцаагүй хөлтэй нүүр тосон ч нэг ч часхан мохрохыг хүсэхгүй байр суурийг хамгаалж байлаа. Тэд энэ дарангуйлын эсрэг тэмцэхийг хүссэн ч жад талцсан үед хатуу зогсоход хэцүү байв. Түүн рүү чивэж байлаа. Азар өрхөнхөө Антонас Бенолон гарцуу эцгийнхээ үйлчийг таслан зогсохоор цавтаа амжиж ирэв. Тэрээр цугларсан осны дунд Травын хүсний цэргүүдийг өсгөлөхөөр өөрийн зэсэгт эсрэг өслийн армийг болох бэлтгэсгүүлийг дагуулсан нэрчээ. Хүүгээ энэ цас нарыг өмүүлнэ гэж бодоагүй. Өмбөртөө яг ч там болсон яш хүүхчийг өрсөж эхлэв. Сүржиг Антоно барон зүүнээс ирэх дайрчдын нэцэнгаа эцгийнхээ байгаа газар руу сурхан төхөв. Арт түмнээ хамгаалах гэх мэт өрөвдөлтэй зүүжийн төлөө хүн засамжлагчийн нэр хүндтэй судлаасаа татгалцж яваад өмбөртөө итгэж чадахгүй байлаа. Антонио маш их өөрчжээ. Тэрээр нохоо шиг эцэг нь Траваны өчүүхэн зүйлийн төлөө улсаа хорон санаатнуудад хоцдож бүр гингүү хүмүүсийг хөнөөж байгаа зэвэцв. Өөр хилэн эцгийнхээ нүглийг нэмэлтлэх хүсэлтэд хөтлөгдсөн Антоно арт иргэдийг хамгаалахын зэрэгцээ эдгээр Травны нотыг нэг бүрчтэндээ хаяг бэлэкскөөчийн цэргүүдтэй тушаав. Түүний дайны урэ цэргүүдийн сөрхвчийг нэмсэн ч тэд бүх талаараа тооны хувьд цөөн хэвээр байлаа. Хэрв энэ мөргөлдөөн сонжирвэл тэд удаан тасэж чадахгүй. Тэдний царын ганц найдвар нь одоогоор далайн гүнд үсгэлэн далайн могоонуудад бүсчирсэн байна.
Үнэн дээр Тио Рагнер өөрийг нь онож буй далайн могоонуудын асар их тоонд баг зэрэг санаа зовж байлаа. Тэрээр араатнуудад аль хэдийн маш олон боломж олгосон ч тэд илт дайсансан шинж тэмдэг үзүүлсэнгүй. Тэд яг ч түүнийг зүгээр л ажиглахыг хүссэн мэт байв. Тэрээр зооны ангууд сэлэмлацсан Левиафаны авар тэдний номхотгож байна гэж таамаглав. Хэрв тийм бол тэр зүүн самгоо даганы могоо руу гараа сунгаж хашууг нь зөвлөн нижв. Далайн могоонууд түүнийг эзнэ гэж хүлээн зөвшөөрснийг систем тэр даруй мэддэг. Түүний виверн гаршуулах ур чадвар усан доорлон төрлийн амьтдад үйлчлэн гэд хэн мэд хүлээ. Тэрээр саяхан умбраг гашуулж байсантай ижил мэдрэмжийг мэдэрлээ. Тэдний сэтгэл хөдлөл түүний зооны зүрхээр дамжин өрсөж дотно холбоо тогтоо. Далайн могоонуудаар дамжуулан Тио Левиафаны гүнзүүлж ирж явахдаа мэдэрсэн сэтгэл хөдлөлийг мэдэрч чаджээ. Хинт сониогч зан айцаас гадна бишрэж байлаа. Леви үнэхээр эдрээтэй зүйлсийг туулсан байх учиртай. Далайн могоонууд анх Левиафаны хүчинд татагдж улмаар энэ бүсийг өөрийн нутагт эсгэр болгожээ. Домогт трежик хамгаалагчтай ижил авраг эзэмшигч Тио гэж хаг тэд бүгд гарч ирсэн нь одоо за сонжтой болов. Далайн могоонуудтай харьцах чадвар нэгцнээр тэрээр энэ танихгүй газарт юу болоод байгаа гэжсэн гадарлав. Тио бүх зүйлийг баримт нуруулах хараацсан өөртөнд байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэрээр далайн могоонуудын нэгийг үнэж бүх зэргүүд шинэ эзний хүрэх газарт нь хүрэхээр өдөртөн хөдлөв. Тэдгүн зүү орох тусам урсгал олон ширүүсэж байгааг Тио анзаарав. Гайдсан манаагаас богж иргэлдсэн энэ сар ганцаараа дамжуулахын туйлын боломжгүй байхсан биз. Харахад ямар нэгэн зүүж орхитуулахгүй тул тэрээр хөвч синхрончлалыг идэвхжүүлв. Тэдний хангалттай гүнд очиход хэвийн бас хүчтэй урсгал намжив. Тэст нь оршин тогтнож буй хамгийн хүчирхэг режик хамгаалагчтай нэг бас Левиафаныг өөрийн нүдээр харсав. Таамаглаж яснаар тэр далайн гүний ёроор дамарч байлаа. Гүн орондоо байхдаа ч түүний асар их мана болон аврах том бие нь үнэхээр ихтгиймэргүй байв. Гэвч бусад хамгаалагчдын цэвэр ариун байдлаас ялгаатай Левиафаны манагийн урсгал хачин санагдав. Энэ нь далайн могоонуудын түнд хийсэн асуудалтай холбоотой байх учиртай. Гриффин нуугдчихсэн газараасаа хаж ирээд нөхөр хамгаалагчийнхаа ялзарсан байдал дөрвөслөө. Далайн дагимлуу ихчлэн ухаалаг байдаг ч энэ удаад шууны хэрсэнтэй санал нэгдэв. Түүний сүнсний гүнд ижил аура байдгийг бодвол Тио асуудлыг аль хэдийн олж мэдсэн байх гэж тэр боджээ. Яг үнэн. Левиафаны чөтгөрийн ялзарл маш хүнд нэрвэгджээ. Левиафан Леви чөтгөрийн ялзарлын урт хугацааны бохирж тавцсан байв. Левиафан Леви аюул дарснаар олбрын доорх догшин өрсгөлөд эрэгтэр асар том давлгаа өсгөж байлаа. Олон орсуудын хаанигтай орших мөргөлийн өргөнд нэгэн бузар хувилдан болжээ. Тровны эстих фасар 02 агуу гүрний хооронд өрнөж буй дайны талаар хинэгэнтэй уулзахаар тийшээ нэгтгэжээ. Тэд эсрэг талд байсан ч хуваараа хэлцэгзүүл их байлаа. Түүний хамтран хувилдагч Берен томжиргүй нэн сэглэлээр хариулв. 0 босон хотойч өмсдөггүй энэ бочинлог орон гэргүй. 92 уулзаж ажиллаа ярьцаагүй уджээ. Тэрхүү тэнэг инээдийг хараад 0-ийн өөр хүрлээ. Түүнд мэдчилж суух цаг байсангүй. Тэд зайлшгүй шаардлагаар хамтран ажиллахаар тохиолдсон юм. Тровны хүчнүүд Рагнартай мөргөлдөж байх хооронд Берен хойд дүгийн нутагт эсхрийг эзлэн авах ёстой байв. Үүний хариуд Олтригийг өөртөө нэгтгэх асуудлыг чимээгүй өнгөрөх байв. Бочинлог орон гэргүй өргөсөн амлалтаа зөрчиж байснаа санахгүй байсан ч 0-ийн ууртай байгааг хараад ямар нэгэн хүндэрч гарсан байх гэж тааварлав. Ёстих фассарын төвчээр барагдчихлаа. Тэрээр Береныг мэдэн бодож байна гэж сэжиглэв. Тэр хөндлөнгийн хүн бол Тио Рагнер яаж ч мастрыгийг олж хэрэгтэн хошоо дүрээд эхэлжээ. Берен шиг хаан ширээний зархамслагч хүн өрсөж төчийнхөө хөдөлгөөнийг анзаахгүй өнгөрнө гэж баймгүй. 0 далдуур санал хийж Беренаас шулуухан ярихыг шаардав. Тавсан биш гэдгийг харуулахын тулд Ёстих фассаас өөрийн оргигч буй алсхын санаархлыг Берен зүү чиглүүлэн гаргав. Тэрхүү зарчин зархамслагч тэнийг царайсаар байхыг хүссэн тул 0 тэдний бяцхан тохиолцоог цуцлах шийдвэр гаргалаа. Үсэн доор Тио Рагнер Левиафаны өнөөгийн байдлаас өдөхөр дагавартай тэмцэж байв. Дийлдэшгүй мэд санагдах хамгаалагч далайн чөтгөрийн хортоо усанд халдварлагдсан байлаа. Түүний бүх биеийн бүзэр хор уршихаар бүрэн богтхын ирмэлтээр иржээ. Түүний дарагдсан дагшин байдлаас харахад ухаан санаа нь бүрэн санагдсан байх магадлал өндөр байв. Одоогоор баримт байхгүй ч Тровны новшнууд энэ хордоолтод гар бие оршсон байж магадгүй гэж Тио тааварлав. Лооны сэрмээс согож Лациг нь тайлхад Левиафан олтрыг хамгаалахаар эрдэн үед сэрдэг байсан гэж далайн дагнлоо нэг хэлв. Мөнх бос хүмүүс режик хамгаалагчийг далайн чөтгөрийн хор гэх мэт муухай зүйлээр хэрхэн хордуулж чадсан нь түүний сонирхлыг илүү татаж байлаа. Зөвхөн ямар нэгэн аимшигтай арга техник үнийг боломжтой болгож чадна. Юутэй ч Левиафан хяналтаас гарч галзар хот хэдхэн хорон мүлдээд байв. Чөтгөрийн нөлөөгөөр ухаан санаа нь бузарлагдсан тул тэрээр асар их хөрс зочруулах төрчээ. Азар Тио одоогоор түүний хараанд өртөөгүй болтой. Одоохондоо зайгаа барьж төдөв зүгөө боловсруулах нь хамгийн аюулгүй арга юм. Гэвч сонгогдсон ирээрээ өөр хамаагүй шатахан арга замыг бодож авчээ. Тэрээр бас мөнгийг согсон өргөжтэй хариу. Араатан өөрийг нь хараахан анзаараагүй байх хооронд тэр боломжийг ашиглахыг хүсжээ. Тэр хор хамгийн анх тархаж эхэлсэн цэгийг тогтоохын тулд хөвгч синхрончлалыг идэвхжүүлв. Өөрийн сайжруулсан мэдрэмжийн ачаар тэрээр хамгаалагчийн толгойн дээр хөөрөө тэр цэгийг олж чаджээ. Хорны нэвтрэл аль хэдийн доогуур нь тархаж түүний тархийг хяналтандаа авсан байв. Хэрв тэр хамгаалагчийн зовлонгийн гол их үсвэрийг устгах чадвал нөхцөл байдлыг орч хор уршихыг зогсоож чадах байх. Балмөнгийн үзэр өвлийн аюултай хүчээр өвчнээ тассан их үсвэрлүүд
хүү. Хөршид хэдхэн сантиметр дутуу байхад нэгэн хүчтэй давлахад түүний дайртыг зөксөө. Дараа нь энэ Тиог холдуулан түлхэж түүний ямар ч аргагүйгээр зайнаас гаргав. Түлхэх хүч түнд өчөөхөн ч өшөөд үзүүлсэнгүү. Сангавц нэрийг газартай зорж тоолоо. Тэр тэнэг шийдвэр гаргасан байлаа. Энэ хүнд байдлыг үүсгэсэн этгээд хордлохыг өргөжлүүлэхийн тулд ямар нэгэн хамгаалалтыг хас цолгосон байжээ. Сайн мэдэн тэр сул талыг нь олсондоо идэвхтэй басан бөгөөд муу мэдэн тэр аврах тамлуу эцэстэн түүнийг анзаарчээ. Тио хамгаалалтын халтанд барал бэсрэгдэх шахлаа. Левиафаны дагшин дайралтыг бүрэн сөрөх гэж оролдох нь ухаалаг алхам биш байв. Тэрээр далайн гэрэлээр хүчтэй урсгаж бүхий шуурга үсгэн хөдөж ихшв. Нэгэнт араатныг өдөөсөн тул одоо цогтох арга байхгүй. Тиогийн хийж чадах цорын ганц зүйл болж түүний тогтцоо цэвэж техник мөрийг зохиолтол байв. Энэ удаад тэр алдаа хэрэггүй байлаа. Төлөвлөгөө энгийн байсан ч хэсгэд амар хийхэд хэцүү байв. Тэр араатан үнэхээр Югио хүзэр шиг асар хүчтэй амтган байлаа. Тэрээр энэ аврах том хүндрэлээс өөрийг нь гаргаж чадах арга замыг олохоор тархиах ашлав. Өөр арга бодох боломж олгосгүйгээр Левиафан эрүүгээ ангаж амандаа төсөөшгүй хүчийг хөрөмжлөлөө. Тэрээр хотуудыг нэг дор устгах чадвартай цэвэр энергийн тесрэлтийг гаргав. Түүний нөлөөллийн бүсээс арай ядан болж хатиогоос байдаг бүх хүчин шаардлагачлаа. Хамгаалагчийн хүчийг бүрэн мэдэрч байх үед түүний толгойд нэгэн санаа орж ирв. Эхлээд тэрээр Левиафанд хөөгдөх зураа зай барихын тулд хошоо өсрөв. Азар түүний тактикийн өгшөлтөнд туслахаар нэгэн холбоот нь яг цагтаа гарч ирлээ. Түүнийг оршуулсан далайн могоонуудын нэг нь энэ үмэнийг анзаарч тулаан туслахаар ирсэн байх учиртай. Хэдийгээр тэр усан доор амьсгалж хөдөлж чаддаг байсан ч хөдөлгөөн нь байдал баригдмаас тохгүй хിവэр байсан ч далайн могоон тусламжтайгаар бүх зүйл өөрчлөгдөв. Хурдан нэмсэн тэрээр далайн могоодоо буцаж дайран Левиафаны тохон дэх шархыг онцгойг ташав. Тэд болоорсоо ойртох тусан ч төрийн хорт хий улам өтгөж байлаа. Довтлооны бүстэй ормогцгийн хөлгөөсөө өсрөн бөв. Гриффинтэй төсөлдөж явахдаа сарсан зүйл одоо ч хэрэгжүүлэх цаг болжээ. Түүний нүд улаан хараар салгидж гадаад төрх нь уламжлал шиг болов. Тио хамгаалагчдын хаа тусламжтайгаар бүх стата нэмэгдүүлв. Хүчтэй дайснуудыг дарах Гриффины чадвар, чөтгөрийн нөлөөг эсэргүүцэх Фэригийн баф, чөтгөрийн энергийн эсрэг хүлээн мэдрийн нэмэгдүүлсэн төвчлөгөө. Лестер Дрекийн айдас төрүүлэх чадварыг тэр идэвхжүүлв. Хамгаалагчийн Резигийг зөвхөн өөр нэг хамгаалагчийн Резигийн хүчээр дарж чадна. Тэрээр гаргаж чадах хамгийн хүчрхэг төлөвтэй орж агуул дууны 5 авиасыг сал тавь. Түүний хүчрхэгжүүлсэн төвчлөгөө хамгаалалтын бүрхүүлийг нэвчсэн боловч төрж чадлаа. Тио ганцхан цачигтанд бүх зүйлээ зориулсан. Чадлынхаа хэрээр хүчтэй даруй хамгаалалт осцсны дараа хорт их үсрийг сүрүүлж бүт нэрхэн хуцаагүй. Тио даасаараа биелүүлсний мэд хүчлээ бууж өгөхийг хүссэнгүү. Тэрээр гүн далайн өрөөс цорой төвчтэй дэлбэрчдийн чимээ болон цагтын мэдрв. Түүний бүх хүчээ хоцсон ч Тио яг л Кримхтийн хийх байсан зүйлийг хийж чадлаа. Чөтгөрийн далайн хорны их үсэр бүрмөсөн өстмөгц Левигийн хүч бие төхөрийг нь шууд цэвэршиж өгсөв. Хэдэн хормын дараа хамгаалагчийн нүдэнд амьд цог залбаа. Ухаан нэргэж ирсэн. Чөтгөрийн хорслоос бүрэн ангижраагүй байсан тэрээр хэсэг хугацаанд хуучин найзаагаа харж гин гэж бодов. Леви лөө хөнөөгч Сигмийг хараад түүний өмнөд Кримхт зогсож байна хэмээн төсөөлжээ. Тио түүнийг бодит байдалд нь авчиран өөрийгөө энэ хүчийг эзэнших тавилантай сонгогдсон нэгэн хэмээн танилцуулав. Тэрээр Бакрын эцсийн үгийг дамжуулахаар ирсэн нь энэ байв. Түүний яриаг сонсцоо Левигийн толгойд Кримхтэй өнгөрүүлсэн сайн муу бүх дурсамжууд хөөрлөв. Тэрээр Тиогийн яриаг хүлээн зөвшөөрч найзынхаа зэрэслэлд гашуудав. Түүний хомсор энэ бүх хугацаанд зөвхөн түүний төлөө л орсоор ирсэн байжээ. Гриффин энэ гунигтай бөгөөд Нандин мөчийг таслан далайн луг Резик зүгэнийн даруй буцахыг шаардав. Фэри ч мөн нэгдэн Тиог жинхэнэ сонгогдсон нэгэн бөгөөд тэд хүчээ өгөх ёстой гэдгийг лон тэтгүүлэхийг хичээв. Хэдийгээр Леви энэ мөчийг маш их хүсэж байсан ч одоо зөв зүйл хийх боломжгүй болжээ. Тэрээр өөрийн хүслээр бие орхин яснараа эртний зууны хүслийг хэдийн зөрчсөн байв. Тэрээр Резикийг орхисон тэр мөчид хамгаалагчийн хэрэгэм зэрэг тусласан байжээ. Түүнчлэн Тиогийн тусламжтайгаар ухаан орсон ч түүний бие чөтгөрийн хорноос болж нөхөж башгүй охирч амссан байв. Түүний махан бие утгагүй устж өгөө болох тавилантай байлаа. Тиймээс энэ зүйл болохоос өмнө Леви өөр нэгэн хувилбар санал болгов. Тэрээр үгүй болохоос өмнө үлдсэн бүх хүчээ Тиор арнаш даатхан үлдэхийг хүсжээ. Тэрээр сонгогдсон нэгэнд хандан энэ өдөрт төхмөр хүчтэй байх болно гэж анхааруулв. Энэ үйл явцыг төсөөлж чадах хүн олон байхгүй ч Тио энэ саналыг дуртай хүлээн авав. Хүчтэй болохын тулд дууны энерги шингээхийг хэн хүсэхгүй байх вэ? Түүний энэ өөртөө идэвхтэй байдал далайн зуунд яар тохирч байлаа. Левигийн хүссэн царын ганц зүйл бол Тио энэ агуу хүчийг Кримхтийн хамгаалахыг хүссэн хүмүүсийн төлөө ашиглах явдал байв. Тио Бакрын сэлмэн дээр антхаа тангараг өргөлөө. Далайн зуу сонгогдсон нэг нь эцсийн удаа талархлаа гэж хэлв. Левигийн бие үлдсэн энерги болон амьдарсан хүчнээс бүтсэн гэрсэн биед болон усан алгаалав. Тиогийн цаг үеэ олсон тасламжийн ачаар тэрээр эцэст нь найзтайгаа уулзаж чадхаар болов. Левигийн махан бие санаж үгүй болонгууд хөвөгч ардуудыг тогтоож исэн далайн урсгал салгачээ. Энэ байдлаараа бол тэр хараад эцсэн газар бүхэлдээ жив хаяад нүүрсв. Одоо цаг алт хийх байхгүй. Тио Левиафаны эцсийн бэлгийг хурдан шингээх ёстой байлаа. Тэрээр далайн зууны хүч болон талс
устсан хойжоштын төв рүү шууд шумбан орлоо. Тэрээр тэрхүү бичгээс атхан амь насаараа дэнчин 50 зурв. Энэ хүчийг амгц Тео Рагнер тэр чигт нь хөөгч арчиг ганцаараа зөвхөр төлөвлөж байв. Левиг чөтгөрийн хорноос чөлөөснөөс хойш түүний өөртөө итгэж тэнгэр тосон байлаа. Гэвч Далайн зууны үлгэрийг шингээх гэж оролдох үедээ тэрээр шууд л ам өнөв. Шингээх гэж оролцсон асрын хүчнээс болж Теогийн махан бие тасрах мэт өвдөж эхэллээ. Тэр дэндүү биеэ тоосон байжээ. Хамгаалагчид нь Левиафаныг бүсэд Религийн хамгаалагчдаас огт өөр төвшнийх гэж анхааруулж байсан ч энэ дэндүү хүчрэх байна гэж тэр сансангүй. Левигийн хүчнээс үүссэн хулгайлтын хажууд түүний бие өчүүхэн харагдаж байв. Одоогийн байдлаар тэр үнийг бүгдийг нь шингээж чадахгүй нь тодорхой байлаа. Хүчнийх нь өчүүхэн хэсгийг авч амжижгүй түүний бие өргөдөж дуусахаар байв. Гинт Левигийн нүсэр дуу хоолой түүний толгойд цуурайтаж сэлмийг ашиглах зөвлөгөө өгөв. Кирээр бадмунгийг сугалан авч шууд шингээхээс илүүтэй сэлмийг ашиглаж эхэллээ. Далайн зуу болон Режиг хоорондын төрхийн холбооноос болж энэ нь Теогийн биед ирэх ачааллыг буруужээ. Энэ удаад цэвэр хүчний асар том хойжртын хон нарийн хэлбэр болсон мэт санагдав. Кео байрлалаа хадгалсаар тэр бүх хүчийг бүрмөсөн шингээж өрхөв. Гриффин эзнээ ядаж ганц удаа толгоогоо ачаалсан дурамчхан матлаа. Ферич үүнтэй санал нэгдэв. Тэрхүү асар их хүчийг зөв хөнөөгч сэлмээр дамжуулснаар махан биед ирэх ачаалж эрс болсон байлаа. Үхтэй хүртэж Левиафан эцсийн мөчөд тусламж үзүүлсээр байв. Мөнхийн мэд санагдсан хугацааны дараа Тео эцэст нь Далайн зууны бичгийг бүрэн эзэмшиж чадлаа. Тэрээр яг л Левиафаныг өөрөө отгож байгаа мэт асар их манаа содсоор нь гүхийг мэдрв. Эхний үеийн өвдөж хөндрөлүүд үнэхээр үн цэнтэй байж чаджээ. Гэвч Фери түүний баярыг таслахаас өөр аргагүй болов. Одоо тайшрах цаг биш байлаа. Хэрв тэр Олтригийг аюулгүй газар чийдүүлэхийг хүсэж байл. Далайн зууны бүрэн хүчийг атгаж байгаа удаа л цорын хан цоломжим. Түүний зөвшөөрөг дагаж Тео далайг өөрийн хүсэл зоригийн дагуу хөдөлгөхийг тушаав. Тэрээр догсон урсгалыг номхотгож тэрхүү аврах том хуурай газрыг дээшэргүүлв. Тео очих газраа хэдийн сонгоцсон байлаа. Түүний сонгосон газраас илүү төхөөрөмжтэй байршиж гэж өгөө байв. Хөвөгч Олтриг өөрт өмнө байсан Рагнерын зүүн хойд бүс нутгрөө буцах ёстой байв. Зууны бурхны хүч болон аниме түүний талд байснаар тэрээр ташааг өөрийн зарц болгов. Баатрин сүмийн өмнө 3 овгийн аран болон Плекскусс хоорондын дан ширүүн өрнөсөж байлаа. Энэхүү цус тулааны талбарт аврах кан далайн давлахаар орж ирснээр тулаан саяныг зогсов. Галдонд хавчрагдсан иргэд их орнын живж өгөө болохоо сайн Баатртай залбирч байлаа. Альч талд байсан хамаагүй Олтригийн хүн бүр яг адилхан айцаар бүрхэгдэв. Тэгтэл эцэст нь нэгэн цэрэг далайн ирэх живхийн оронд үнэндээ нөөж байгаа нь анзаарчээ. Далайн давлаханы тусламжтайгаар хураа газар бүхэлдээ насан турштай байсан тэр байрлалаасаа алхамаар халдж байв. Уус хотод болон доторх бүх зүйл зүүн хойд бүс нутаг руу твэжигдэж байлаа. Олтриг хөдлөх тусам найл барийн нарийн байсан хуучин сүм нурж эхлэв. Ястүгэр басар хөд дорой хөдөлгөөн мэдэрч бүрмсэн төрөг дарлаа. Тэрээр адны хүн эцэст нь лөө хөнөвч сэлмийн хүчийг шингээжээ гэж таамаглав. Барийн нүрэндээ залчин гинэн сүрэл тодруулсаар уулзалтай эрт өндөрдөө жоод хөлцөж очив. Одоо энэ хаваар дэмис эргүүлчих цаг биш байлаа. Нойш барианы иштэй төггүй байдалд уурсаар түүний зүгээр явуулахыг хүссэнгүй. Өв залгамжлагч Тео Рагнерын үүргийг өөрөөч өөртөж харж чадаагүй гэж тайлбарлав. Гэсэн хэдий ч төлөвлөгөө эцсийн шатандаа орж байна. Тэрээр Тео сэлмийг номхотгосныг сайн хэрэг харин чаятайхан боломж гэж үзв. Балмунгийн төвжээ тайлгцсан тул одоо тэр залууг авч сэлмийг буцааж авахд хангалттай. Барийн үндсэндээ нойлыг ашиглан шинээр гарч ирж буй ус төрийн өрсөлд хүчээ устгахыг хүсэж байв. Тэрээр гараа бохирдуулахгүйгээр ажиллаа бүтээхийг хүсжээ. Орон гэргүй бочинлог залуу нойлын үүргийг үл тамсарна. Цаг үрхийн оронд ажилдаа орохыг шаардав. Түүнчлэн энэ нь Траунсийнхан дасрыг хашиг авчирч магадгүй байлаа. Фронтын шугамд Антониус Спинола арлын хөдөлгөөнийг шууд Теотой холбож ойлгов. Тэр жаал үнэхээр амжилтанд хүрч амлалтаа биелвэжээ. Олдриг живх бодит аюуж өгөө болсон тул тэрээр тэргүүддээ тулаанаа зогсоохыг тушаав. Одоо хүн бүр аюужгүй ах бөгөөд дахин цас урсгах шаардлага байхгүй боллоо. Түүний энэхүү зөв шийдвэрийг дахиндаа тохон гарч ирв. Ардаас нь нэгэн сэлэмлэг скотчийн толгойг нууцаар тавчхаар талаа. Азар Баатрийн залхамжлагчийг цагтаа гарч ирэн Антонов дахин нэг удаа аварлаа. Дайныг зогсоохыг хичээж буй хүнийг алахыг оролцсон. Тэр зэрэгт Тео төшөөд үзүүлсэнгүү. Тэрээр өөрийн гэлэлцсэн сэлмээр тэр новшийг ярь дундуур нь цэвэрхэн хувааж ирхв. Далайн зууг лацдаж их орноо аварсан Кремэлд тэдэнтэй хамт зогсохоор эргэж ирсэн сүсгнүүд баярлав. Антонио осож шидэгдсэн эсхийг мөн Олтриг болон түүний ард түмэн одоо аюулгүй басан эсхийг лавсав. Теог батлаад хийчмэрц түүний мөрөн дээр хүнд ачаа хөнгөрөх шиг болов. Тэрээр гинтийн аврагчид чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлээд ичиж чөхөд нэг тусгүй. Тео түүний яриаг дуустал нь хүлээсэнгүү. Антонио юу хүсэж байгааг аш хэдийн гадарчжээ. Тулааны талбарыг тойруулан харвал энгийн иргэдийн цогцос болон хүн бэрцсэн амьд үлдгэсэнд хаасаагүй үзэгдэнэ. Ариун гихтийн хин газарт юу болж өнгөрснийг ойлгоход тун хэлбэр байлаа. Хар гавсын хон болон иргэд Олтриг болон өөрсдийн Баатрийг хамгаалахын тулд эцээ хүртэл тэнцсэн. Тиймээс тэрээр тэдний ачийг хариулахын туйлын зөв хэрэг байв. 3 өхийн арим
түүнийг өөдөөс нь ойртож байгааг хамгцаа хайсандаа зэсгийн хаях талаар нухацтай бодож эхлэв. Харин тэдний эзэн Умбарта Спиналла үүнийг лууны ангууд сэлэм өөрийн хөшөөрөө тэдний гартаа төхөж ирж гин гэж харав. Тэрээр ирчүүдийн эргэлцгээ болж алзаа барьж авахыг шаардав. Спиналлагийн тэргүүнээс имээсэн тэд хийснээр нь хийж Тео руу дайрсан. Тэдний зэвсэг бандаа хүрэхээс өмнө нэгэн ашигт мангас талааны талбарт гарч ирж орчныг өтгөн алхахын уур амьсгалаар бүрхөв. Түүнийг төр эзгүй байх хооронд хэвчээгүй хүүхдтэйнүүд нь энэ газрыг оронгоор нь эргүүч хайсандаа Теогийн зэн совин түнд төхөө өгөв. Үнэхээр аимшигтай нэгэн тулаанд нэгджээ. Тэрээр чадах чинээгээрээ чангаар 90 тойрныхоо дайсан нөхөр гэлтгүй бүх хүмүүсийг доошо харан хөвтгийг шаардав. Ганцхан удаагийн ихний далайч гүрийг нэвчлэн шолон бөгөөд тасралтгүй шугамар зөсөн өнгөрөв. Энэхүү ашигт халдлагын заржаас болсон хүмүүс юу болоод өнгөрснээг ч анзаарч амтсангүй. Яг ч цаг хугацаа зогсчихсон мэт санагдана. Хамгийн түрүүнд гүрний хашлах сүрээрээ цэвэрхэн зэсэгдэж өнөв. Дараа нь Теогийн анхааруулахыг сонсоогүй цэрэг бүрийн хойх хууларсан. Ядтаа тэд тархиныхаа талыг авч үзэж чадсан юм. Аж хэдийн цасаар бодогдсон байсан тулааны талбар олон гүн өтгөн улаан өнгөөр сарвдав. Нүд эрмхийн зөөрт 3% эсэс тэр чигтээ ачиглаа. Теогийн ард байсан хүмүүс түүний оролцоо болон анхааруулахад нэвтрэгсний ачаарч амьд үлджээ. Язгууртнууд болон цэргүүд хамгийн очиагүй байдлаар үе болноороо хэдүүлв. Үүнийг үйлцэн хэрэгтэн нь мэдээж Травены эсдүгээр уссаж нойж байлаа. Тэрээр ганц бацааныг устгах чадалгүй. Нөхцөл байдлыг хяналтаас гаргасан үр торхоо шиг далайн дэрэмжтийг хараж байв. Охирогчдын дунд Умбарта Спиналлач байв. Бусдын найдаж түүний толгой дандуураа зэсгдэж өгчээ. Гэхдээ тэр салаа авч үлдэж чадсан юм. Антано эцгийгээ өвчлөө үзэн яддаг байсан ч бүгшин эцгийнхээ цогцыг ингэж хархан түүнийг айцаар дөрвөв. Тео түүнийг ухаан оруулсан бодит байдалд нь авчрах хэрэгтэй болов. Хар говсынхны өдөртөгч хэрэгтийг нүүлгэн шийдвэрлэхийн тулд өөрийгөө гардан авах шаардлагатай байна. Хүүгч олдрыг тэрхэн босгоход тэр хэрэг болно. Антонио сэтгэл хөдлөлөө төр хойш тавьж шууд хөдлөж эхлэв. Хүн бүр сүмлөө ухарч байхад Тео асуурчны чадрыг хэмжихээр зоригтойгоор байрандаа үлдэв. Рагнарчуудад дөрвөөс хөнөөлийн дөрвөөсөл улам бадарсан. Тэрээр Травены агуу төлөвлөгөөнд саадуулж буй садар самун гүлхийг сачхийг хүсэж байна. Тэрээр залуу зурдыг эцэг нь хүч танихгүй болтон хідэн хэсэг болгон хичээр гарын зангж байв. Алхан бүрт нойлын цаст авар агаарыг бүрхэж ялаа. Тэр Рагнарчдээ зов. Хэрэг ийм хүч ирэхээр нэгэн ханаас ч юм орч ирсэн бол Травенчуд өөрсдийн язгууртан үйлчлэгчдийн нэгийг изгээсэн байх магадлал өндөр юм. Үйл явдал улам өрчинжиж эсвэлтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэлдэж хэвцэндэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг сумын заавал бүртгүүлээрэй.